одоо энэ 11 сарын 8-нд трансфер факторыг монголчууд хэрэглэсний 5 жилийн ойн баярын өдөр болох ч юмаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулан Амин их булаг гэж Америкийн нэгдсэн улсын For Life Research компани аль биесний дистрибьютор компани байгаа. Амин их булаг компаниас та бүхэндээ энэхүү нэвтрүүлгийг өргөн барьж байна. За тэгэхээр миний өмнө ийм бичиг байна. Энэ нь ямар бичиг вэ гэхээр одоо энэ трансфер факторуудыг хүний эмийн зөвлөлийн эм судлалын салбар зөвлөлийн 2014 оны 9-р сарын 11-ний өдрийн хурлаар хэлцээд хавсралтанд дурдсан үг хэллэг бүхий зар сурчлагыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурчлах зөвшөөрөл олгоо гэсэн ийм бичиг байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилээс хойш одоо хүмүүст хэрэгтэй энэ биологийн бүтээгдэхүүн болон жаргуу орлогддог юмуудыг заавалжгүй эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан тохиолдолд сурчлана гэсэн ийм хууль дүрм гарсан байгаа. Тэгэхээр үүний дагуу бас энэ трансфер факторууд Монгол улсад одоо зар сурчлагаа хийх бүрэн эрхтэй болсон юм а. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын For Life Research компани 1998 онд байгуулагдаад анх трансфер факторуудыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэхүү трансфер факторууд гэдэг маань ямар онцлогтой зүйл вэ гэхээр бидний биеийн дархлааны эсээс шүүрж ялгарж яадаг. Тэгээд дархлааг тэнцвэрзүүлж, зохицуулж яадаг 44 амийн хүчлээс тогтсон уургийн жижиг төвтүүдүүд байгаа. Америкийн нэгдсэн улсын For Life Research компани трансфер факторын судалгаанд маш олон жилийг зарцуулсан байдаг. Одоо Transferceutical Science буюу трансфер факторыг судалдаг шинжлэх ухааны нэг салбарыг үүсгэн байгуулад компани дээрээ туршилтаа хийгээд лабораторио ажиллуулад чанарын хяналтаа хийгээд ингэ явдаг юм байнамаа. Тэгэхээр бидний дархлын системийг тэнцвэржүүлэгч энэ уургийн молекул угаасаа бидний биед байдаг. Энийг л харин хамгийн их байдаг үнэний сүүний уураг өндөгний шараас ялгаад авсан байнамаа. Тэгэхээр одоо та бүхэндээ For Life Research компани үйлдвэрлэн гаргадаг трансфер факторуудыг хэрхэн үйлдвэрлэж, хэрхэн ямар шат дамжлага дамжуулж, яаж шүүгээд, ямар чанарын хяналтаар оруулаад бид бүхний гар дээр ирдэг болох тухай киног үзхийг урьж байна. For Life хамтдаа амьдралыг бүтээцгээе. In the 1990s, 1990-ад оны сүүлээр For Life буюу амьдралын төлөө гэдэг нэртэй компани үүсгэн байгуулагчид болох Дэвид болон Бианка Лизамбер нар дэлхийн сая хүний эрүүл мэндэд тустай нэгэн шийдвэр гаргасан байна. Дархлаа гэдэг хүний эрүүл мэндийн хамгийн чухал хүчин зүйлсийн нэг гэдгийг ойлгосон Дэвид хүний биеийн дархлааг сайжруулдаг бүтээгдэхүүнээс эрэлт гарчээ. he knew he was onto something important. For Life компани маань өргөжин үйл ажиллагааны хүрээгээ улам хэлсээр байна. Өнөөдөр олон улсад For Life компани бэлтгэлийг хэрэгжилж байна. Одоо бид та бүхэндээ For Life трансфер фактор бэлтгэлийн үйлдвэрлэлийн процессыг бүр эхнээс нь түүхийн эдээс ямар дамжлага үе шат дамжин таны гар дээр эцсийн бүтээгдэхүүн болж очдог талаар танилцуулъя. Манай компани шүүн нийлүүлдэг фермонд үнэндээ хамгийн таатай орчныг бүрдүүлж чадсан байдаг юм а. Сайлын цагийн тогтмол, хүнс тэжээлэн сайн чанарын ферм маань өөрөө бүрэн компьютерцэн гэдээ яриад байвал сайн тал их байгаа. Ийм таатай орчинд байгаа үнэнээс сайн чанарын сүү гарна, дээр нь эгч гарна. Үнээнийхээ сайлыг нэмэгдүүлэхийн тулд тэжээл болон арчилгаанд нь элдвийн нэмэлт бодис огт хийдгүй. Бид 100% органик сүүнээс ургаа авдаг. Өөрөөр хэлбэл сүүний үйлдвэрийн үнээнүүдээс саасан сүүнээс өдөрт 4-5 литр уурга гаргаж авдаг ба фирмүүд нийт уургийнхаа 4/1-ийг борлуулалтын зорилгоор ашигладаг бол үлдсэн 4/3-ыг шин төрсөн туглыг өгчхөд ашигладаг юм байна. Эхээс түрээд эхний 1 жилдээ боожиж байгаа тугалнуудыг байнга уурга ихтэй сүүгээр өгжих ёстой. Харин For Life трансфер фактор бэлтгэлийг дөнгөж тугалсан үнэний эхний сайлаас авсан уургаар хийдэг ба төрснөөс хойш 16 цаг болсон сүүний уургийг ашигладаг. Учир нь дөнгөж төлсөн үнэний сүүнд ангир уурга хамгийн их хэмжээгээр агуулдаг. Та нар хамаг уургийг авчгаар дөнгөж төрсөн тугалд юм үлддэг юм уу гэж хүмүүс надаас их асуудаг л да. Үүний хариуд тугалнуудад шаардлагатай уург нь хангалттай үлддэг гэж хэлэх байна. Сүүнээс ялгаж авсан уургийг зориултын хөрөгчн тохирох температурт нь хөргөж хадгалдаг. Уургийн дагуулагддаг биологийн идэвхтэй бүтээгдэхүүнүүдийг өгчүүлэхгүй гэж ингэж хөлдөөх шахам хөргөдөг. Уургийг тээвэрлэхдээ ч гэсэн хөргүүр бүхий контейнертай ачааны машинаар тээвэрлэдэг. Харин контейнераа уург тээвэрлэхийн өмнө олон тээвэрлсний дараа эрүүл ахуйн үүднээс байнга ариутгадаг. Мэдээж уургтай хувин бүрт хаанаас ямар фирмээс авсныг бичсэн хаяг зуудаг. Боловсруулах цэхэд авчирсан сүүгээ зэвдгүү том ганд юулж дахин шинжилгээнд оруулна. Тус шинжилгээний процесс шүүх дамжлага багтдаг. Өөрөөр дагуулгадах илүүдэл бодисыг шүүж авахын тулд эхлээд тодорхой хин төвтөл халаах ёстой. Дараа нь сепаратор буюу ялгагч төхөөрөмж бүхий цилиндр сав руу шахаж өөх тослогыг ялгаж авна. Эцэст нь гадны биет орж бохирдохоос хамгаалж өндөр температурт